Хүний хоол боловсруулах систем дээд болон доод гэсэн хоёр хэсэгт хуваагдаж болох юм. Бүдүүн гэдэс бол хоол боловсруулах замын доод хэсэг юм. Энд мухар гэдэс, үрээ гэдэс, шулуун гэдэс мөн төгсгөлийн сүв багтана. Мухар олгой бол мухар гэдэсний үлдэгдэл унчлага юм. Хэрэв өрөвсвөл үүнийг мэс засны аргаараа хулгах шаардлагатай болдог. Хүрээ гэдэсэнд хоол задрахгүй, харин ус эрдэс бодисууд шингээгдэнэ. Зарим бактериуд энд амьдарч Б, К витаминуудыг нийлэгжүүлдэг. Антибиотик бүдүүн гэдэсний хэвийн бичил биетний бүрдэлд сөргөөр нөлөөлөх тул антибиотик хэрэглэх явцад мөн хэрэглэсний дараа пробиотик хэрэглэх нь зүйтэй юм. Ус шулуун гэдэс нь шингээгдэх ба өтгөн хэлбэрчгэд чухал үүрэгтэй. Хүрээ гэдэсний гадаад давхраа нь серозум мембрантай. Түүний дор тууш болон цагирган гөлгөр булчингийн давхраа бий. Энэ хоёр булчингийн давхраг зэрэг ажиллан гөрүүлзэх хөдөлгөөн үүсгэж, гэдсэн дэх хоол тэжээлийн үлдэгдлийг хөдөлгөж холдог. Хүрээ гэдсний дотоод давхраг салстай. Гэдсний эпител эсүүдийн дунд хундган эсүүд байх ба эпителийн гадаргуу дээр салс байна. Хундган эс нь нэг эсээс тогтсон булчирхай бөгөөд салст мембраны гулгамтгай болгох хамгаалах үүрэгтэй мөцийн хэмээх бодис ялгаруулдаг. Ус эрдэс бодис, витаминууд гэдсний эпителээсээр дамжин шингээгдэнэ.